Сайн байцгаана уу? Та бүхэн маань миний явуулж байгаа подкастыг дэмжиж байгаад баярлалаа. Шинээр сонсож байгаа хүмүүс байвал лайк, subscribe дарж хонхоо идэвхжүүлэхээ битгий мартаарай. Энэ удаагийн гэмт хэргийн дугаараараа би та нарт Канада улсад болсон нэгэн аимшигтай хэргийн талаар ярихаар үлдэглээ. Jennifer Fan 1986 оны 6 сарын 17-нд төрсөн хятад ээж Вьетнам аавтай бөгөөд Торонто хотын Марком гэдэг дүүрэгт эрэгтэй дүү болон ээж аавынхаа хамт дөрвөлэн амьдардаг байсан. Аав Хан Фан ээж Джек Ханаар нь 1970-ад оны үед дүүргэж ирсэн. Тухайн үед Хятад Вьетнамын дайны үе байсан болохоор дайнтай ядуу орноос ирсэн залуу хүмүүс ирсэн хойноод хоорондоо танилцаад гэр бүл болжээ. Тэр хоёр хоёулаа машины эд анги үйлдвэрлэдэг үйлдвэрт ажилчин хүмүүс байсан болохоор хоёр хүүхдээ юугаарч дутаахгүй гэж маш шаргуу ажиллаж зүтгэсээр нилээд хөрөнгө оглуулж чадсан байна. Ингэснийхээ хүчинд том хаустай болж өндөр үнэтэй машин ундаг $200,000 хадгаламжтай ихээхэн чинэлэг амьдралтай хүмүүс болж чаджээ. Тэд зөвхөн чинэлэг байгаа зогсохгүй хүүхдийнхээ сурлага болон хичээлд маш их анхаарал хандуулдаг байв. Jennifer 4 настай байхаасаа уран гулгалтаар хичээллэж эхэлсэн бөгөөд уран гулгалтаараа нэлээд амжилт гаргаж өвлийн олимпиад оролцох бэлтгэл хүртэл хийж байсан байна. Гэвч 14 наснда хөлөндөө бэртэл авсны улмаас цаашид уран гулгалтаар хичээллэх аргагүй болжээ. Jennifer ахлах сургуулийнхаа хөгжмийн хамтлагт мөн лимб тоглодог байв. Түүний аав Хан Фан хоёр хүүхдийнхээ хичээл сургууль нийгмийн байдалд маш их анхаардаг байсан. Тэд хүүхдүүдийнхээ хичээл сургууль давтлага дугуйланд нь байнга хүргэж өгдөг, ирж авдаг, мөн цаашид хичээл ном болон ирээдүйн зорилгод нь хүрэхэд саад болно гэж бодоод Jennifer-ийг гадуур нэг гаргадаггүй, хүүхдтэй үерхүүлдэггүй, найз охинод нь ч хонуулдаггүй байжээ. Энэ байдлаасаа болоод Jennifer ахлах сургуулийнхаа төгсөлтийн үдшилтэд ч явж чадаагүй байна. Хүүхдээ хүмүүжүүлэхэд гаргадаг тэдний энэхүү хэтэрхий чанга хатуу арга барил нь хаашид нилээд дарамттай харилцаа үүсгэж хүүхдүүдээ 18 нас хүрсэн ч гэсэн үргэлжилсээр байсан байна. Jennifer хэдийгээр зогсоод чөлөөгүй хичээлээ давтаж хичээлдээ идэвхтэй ханддаг байсан ч гэсэн сурлагаар угаасаа гавдаггүй хүүхэд байжээ. Бараг үлгэн салган дунд сурдаг байсан болохоор аав ээжээсээ дүнгээ нуугаад сурлагын дэвтэртээ өөрийнхөө дүнг принтерлэж гаргаад хэвлүүлээд ээж аавдаа үзүүлдэг байсан. Ахлах сургуулиа төгсөх жилээ тооны хичээлдээ унаад их сургуульд орж чадаагүй Jennifer маш өндөр шаардлага тавьдаг эцэг эхээсээ айсандаа тэдэнд худлаа ярьдаг болжээ. Ээж аавдаа их сургуульд орсон гэж худлаа яриад их сургуулийнхаа хичээлд явлаа гэж гараад хуваараа хүүхдүүдэд гэрээр төгөлдөр хуур зааж мөн ресторанд зөөгчийн ажил хийдэг байв. Jennifer энэ өөрийнхөө энэ жүжиглэлтээс болон ээж аавыгаа маш их хуурч байгаагаас айдаг байсан боловч сүүлдээ энэндээ дасаад дамжирч ээж аавдаа би Торонтогийн их сургуульд эмзүүчээр сурах болсон. Надад сурах санал ирсэн. Тэгээд 100% бүрэн тэтгэлэг авахулна гэж ярьсан байна. Ингээд болоогүй энэ талын холбогдолтой бүр сурах бичиг номуудыг худалдан авч хичээлдээ өөрийнхөө хичээл номтой холбоотой мэтэр худлаа тэмдэглэлийн дэвтэр хүртэл хөтөлж тэднийг мунхруулж хуурдаг байсан байна. Тэгээд удсанчгүй би сургуультайгаа ойрхон амьдармаар байна. Тиймээс найз охинтойгоо хамт бай гэж зөвшөөрөл авсан байна. Найзынд нь хонуулдагчгүй байсан ээж аав нь арга буюу зөвшөөрсөн байна. Гэтэл үнэн хэрэгтээ Jennifer найз охинтойгоо биш харин найз залуугуудаагаа амьдарч эхэлсэн. Найз залуугийн Daniel Wong гэдэг байсан бөгөөд ахлах сургуулиасаа үерхэж эхэлжээ. Daniel Wong бол хар тамхи хэргэлдэг, зардаг, ер нь жоохон бүтлэн муутай залуу байжээ. Ээж аавынхаа хараанаас хол байхын тулд нартаа би хүүхдийн эмнэлэгт сайн дурын ажил хийгээд зав муутай байгаа гэж хэлдэг байсан ч ээж аав нь удалгүй охиныгоо нэг л өөр байна гэдгийг ажиглаад худлаа хэлж байна гэдгийг сэжиглээд эхэлсэн. Чи үнэхээр эмнэлэгт ажиллаж байгаа бол эмнэлгийн халаат чинь хаа байна, ажлын чинь үнэмлэх хаана байна гэх зэрэгээр асууж шалгаахад Jennifer арга сайн хийн дөвүүлж худлаа яриад өнгөрөөдөг байсан. Ингээд үннийг мэдхээр шийдсэн ээж нэг өдөр Jennifer-ийг нууцаар дагтал Jennifer явсаар Daniel-тай хамт байдаг байрандаа иржээ. Ингээ болсон явдлыг мэдсэн ээж аав нь уурлаад Jennifer-т хоёр сонголт хэлсэн байгаа юм. Jennifer тухайн үед гэр бүлээсээ холбоогоо тасалж ганцаараа бие дааж амьдрахаас айсан ч юм уу ямар ч байсан тэрээр найз залуугаасаа холбоогоо таслана гэж ээж аавдаа хэлээд
Гэвч Jennifer хэдийгээр тийм шийдвэр гаргасан боловч хэлсэн үгэндээ хүрэлгүй найз залуу Daniel-тайгаа нууцаар уулзалцсаар байсан. Jennifer-ийн эцэг эхээс нуугдан барин уулздаг энэхүү харилцаа нь Daniel-д нэлээд төвөгтэй санагдсан учраас тэрээр Jennifer-т хэлээд хоёулаа харилцаагаа таслахаар болсон. Харилцаагаа таслаад төд удалгүй Daniel өөр нэг охинтой уулзаж эхэлдэг. Түүнийг өөр охинтой уулзаад эхлэнгүүт Jennifer дотроо одоо би ямар нэг юм хийхгүй бол хайртай залуугаа одоо нэг мүсэн алдгана гэж бодоод Daniel-д худлаа хэлнэ. Би нэг өдөр гэртээ байжээл цагдаа гэж хэлээд нэг хүн хаалга тогшохоор нь онгойлгосон чинь араас нь дагаад хідэн залуучууд дайрч орж ирээд намайг бөөнөр хүчнээд явлаа. Тэгээд бас миний шуудангийн хайрцгаар надад бууны сум явуулсан байсан. Чиний шинэ найз нь охин чинь намайг ингэж сүрдүүлээд байна гэж Daniel хэлсэн чинь Daniel үнэмшээд найз охиноосоо салаад Jennifer-тэй буцаад уулздаг болсон. Ийм үйл явдал болсны дараа Jennifer ямар нэг байдлаар өөрийнхөө төлөө явж өөрийнхөө эрх чөлөөг олж авъя. Тэгэхгүй бол хайртай залуу Daniel маань хаяад явах юм байна гэж бодоод ямар нэгэн шийдэл хийх хэрэгтэй болсон. Үүнээс үүдэн энэ хэргийг Jennifer-ийн шийдэл гэж нэрлсэн. Jennifer юу гэж шийдсэн бэ гэхлээр ээж аавыгаа энэ хайр сэтгэлийнхээ замаас зайлуулъя гэсэн шийдэл гаргасан. Ингээд 2010 оны хавар ахлах сургуульд хамт сурж байсан Эндрю Монтемо гэх залуутай холбогдсон байгаа. Яагаад Эндрюд хандах болсон бэ гэхлээр Эндрю ахлах сургуульд байхдаа би найзтайгаа хамт хүн дээрэмдэж үдсэн гэж яриад тэрийгэ найзуудаа маш ихээр гайхуулж өөрийгөө дөвүүлгэж байсан гинт Jennifer санагдсан учраас тэрээр ээж аавынхаа хөнөөхөд маань энэ хүн тус болно гэж бодоод түүнд ханджээ. Эндрютэй холбоо бариад би ээж аавыгаа хөнөөх гэсэн юм аа. Чи энийг надад хийж өгөөч гэхэд Эндрю би бол чадахгүй харин чамд би нэг хүний дугаар өгье. Тэр хүн бол чиний хэлснийг хийж өгч чадах байх гэж хэлсэн. За ингээд Jennifer Corey Duncan гэдэг залуу руу яриад би чамд $1500 өгье. Чи миний ээж аавыг алаад өгөөч гэсэн чинь нөгөө залуу мэдээж зөвшөөрөөгөө. Яаж ч бодсон $1500-оор хоёр хүний амь хөнөөнө гэдэг мэрэгжлийн алуурчин сэтгэл зүйн бэлтгэгдсэн хүний хувьд ч хийхгүй ажил. Ингээд нөгөө залуу зөвшөөрөөгөө учраас тэрээр найз залуу Daniel-да хэлсэн байна. Хоёулаа хамт манай ээж аавыг алчихъя. Тэхийн бол тэдний өмч хөрөнгө нь мэдээж бид нарыг болно. Тэгээд санаа зовлтгүй баян цатгалан амтрий гэж ярьж сэнхрүүлсэн. Мэдээж яаж ч утсан найз охиныхоо ээж аавыг хамт алчгаад мөнгөний үүрнэ гэж ямар ч эрүүл ухаантай хүний санаанд орохгүй шүү дээ. Тиймээс найз залуу Daniel нь юуг зөвшөөрөх вэ? Та ингэж бодож гин үү? Тэгвэл үгүй нөгөө Daniel чинь зөвшөөрсөн. Дугуугаа олж нийлнэ гэдэг нь энэ штэ. Ингээд Daniel-тай ярилцсны эцэст $10,000 мэрэгжлийн хөлсний алуурчин олж аваад ээж аавыгаа хөнөөх төлөлгөө зохиодог. Бид нар хөлсний алуурчинд өгөх мөнгөө ээж аавыгаа хөнөөсний дараа өвлөж авсан мөнгнөөсөө төлнө гэж тооцоолоод Daniel-ийн тусламжтайгаар Lenford Cofford гэх хэрэг төвөгт орооцолддог бас нэг бүтэхгүй залуутай холбогдоод ярьсан чинь нөгөө хүн шууд Jennifer-т за чи одоо дахиж миний энэ утас руу битгий залгаарай. Би чамд шинэ утас өгье. Тэр утсаар зөвхөн чи надтай л ярьж байгаарай гэд бас нэгэн шинэ дугаар авч өгөөд шинэ iPhone утас аваад өгдөг. Ингээд төлөвлөгөөний дагуу 2010 оны 11 сарын 8-ны орой Jennifer гэрийнхаа урд талын хаалгыг цоочлохгүй онгорхоо үлдээгээд өөрөө өрөөндөө орж унтахаар хавьдсан байна. Шөнө 11 цагийн үед Lenford өөрөөсөө гадна бас хоёр залуугийн хамт орж ирээд ээжийг нь хүзүү болон дагцанд нь 2 удаа буудсан учраас ээж нь газар дээрээ нас барсан. Харин аав нь мөр болон нүүрэндээ 2 удаа буудуулсан учраас амьд гарсан ч гэсэн маш их цус алдаад комд орсон байна. Ингээд уг хэрэгээс үүдэн цагдаа нар Jennifer-ээс хамгийн түрүүнд мэдүүлэг авна. Jennifer анхны мэдүүлэгтээ би өдөржин хичээлээ хийж гэртээ суусан. Төгөлдөр хуурын хичээлээ бас давтсан. Орой 9:30 минутын үед орондоо орж зурагт үзэж хэвтэж байсан гэж ярьсан. Түүнийг зурагт үзээд хэвтэж байхад ээж нь аавыг нь чангаар дуудах чимээ сонсогдонгууд зурагтныхаа дууг багасгаад чагнахад танихгүй хүний хоолой сонсогдсон.
Тэр үед би айгаад гарч чадахгүй өрөөндөө байж байгаад чимээ намтахаар өрөөнөөсөө гарах гээд аажуухан шагаасан чинь өөдөөс нэг эрэгтэй хүн гарч ирээд буу тулгаад миний хэлсэн бүхний хий. Тэгэхгүй бол би чамайг ална гэж айлган сүрдүүлээд Jennifer-ийг ээж аавтай нь хамт зойронд буюу basement-д нь оруулаад бэлэн мөнгө чи хаана мөнгө төгрөг үнд дидэлээ өг гэж булгаж шаардсан. Ингээд нэг залуу нуудалгүй Jennifer-ийг чи наашаа хүрээдэр мөнгө төгрөг үнд дидэл чи хаана вэ? Надад зааж өг гэд дагуулад дээш нь 2 давхар руу гарчээ. Тэгээд тэд нар миний өрөөнд ороод миний төгөлдөр хуурын хичээл зааж цуглуулсан $2000 мөн ээж аавын өрөөнд орж тэнд байсан $1100 авсны дараа намайг хүлээд орхисон гэж Jennifer мэдүүлсэн байна. Нэг өсөндөө 3 дээрэмчний 2 нь ээж аавтай хамт зойронд үлдээд нэг нь Jennifer-тай хамт дээд давхарт байсан. Тэр үед 4 удаа буун дуу гарсан байна. Jennifer ярихдаа яг тэр буун дуу гарангуут намайг хүлээд дуусаж байсан тэр хүн намайг орхиод доошо буугаад яваад өгсөн. Удалгүй тэр 3 гэрээс гарч зүгтаагаад харин би цагдаа дуудлага өгч мэдүүлсэн гэж хэлсэн байна. Ингээд сүүлд нь 911-т өгсөн Jennifer-ийн дуудлагын бичлэгийг сонсоход тэр охины маш сайн жүжиглж чадсан нь мэдэгддэг. Цагдаа нарын хувьд Jennifer бол энэ хэргийн ганц амьд гэрчин байсан. Ээж нь нас барчихсан, аав нь бол комд орчихсон. Харин дүү нь хаана байсан тухай энэ хэргийн явцад огт гардгүй учраас дүү нь бол тухайн үед гэрт байгаагүй юм шиг байгаа. Ингээд Jennifer-ийг хэргийн ганц амьд гэрчингээд байж байтал удалгүй аав ханфан комоос гарч ухаан ороод Jennifer-ийн ярьсан бүхнийг худлаа гэж баталдаг. Уг хэрэг 11-р сарын 8-нд болсон бөгөөд харин 11-р сарын 16-нд аав ханфан нууц мэдүүлэг өгсөн байдаг. Яагаад ааваас нь нууцаар мэдүүлэг авсан бэ гэвэл Jennifer цагдаа нарт мэдүүлэг өгч байх явцад түүний байдал, биеийн хилэмж нь нилээд сэжигтэй байсан учраас аав нь комд байгаа гэж нуугаад Jennifer-с бас мэдүүлэг авсан. Гэтэл аав нь юу гэж хэлсэн бэ гэхээр тэд Jennifer-ийг хүлээгүй. Харин ч Jennifer-ийг таньдаг найз нөхдийн холбоотой юм шиг хоорондоо ярилцаж байсныг би сайн санаж байна гэж аав нь хэлсэн байна. Хичнээн аав нь үннийг хэлсэн ч гэсэн нүүрэндээ буудуулсан учраас тархины гэмтэл авсан болохоор сүүлд шүүх хурал дээр тархины гэмтлийн ашиглан түүний мэдүүлгийг хэрэгсэхгүй болгож мэдэх байсан учраас мөрдөгчд Jennifer-ээр өөр нь хэргийг нь хүлээлгэж үннийг нь хэлүүлэх шаардлагатай гэж үзсэн байна. Тэр нь бол түүнийг яллаж үнэн мөнийг тогтооход илүү дөхөн болно. Тийм болохоор Jennifer-ээр болсон явдлыг аль болох өөр нь яриулахыг хичээж байсан тодорхой. Анхнаасаа түүний биеийн хилэмж нь нэлээд сэжигтэй байсны дээр аав нь бас Jennifer-ийн эсрэг мэдүүлэг өгсөн байсан. Аав нь 16-ны өдөр мэдүүлэг өгсөний маргааш нь буюу 17-нд ээжийнх нь оршуулах ажил явдал болно. Тэр ажил явдлын үеэр мөрдөгчд Jennifer-ийг маш нууцаар ажиглахад ажил явдал дээр тэрбээр ерөөсөө нүдэ нээхгүй байсан бөгөөд талигач ээжийнхээ хөрөг зураг руу ч ихцэлж харахгүй байсан. Бас түүнээс гадна Jennifer ээжийг нас барсан оршуулганд оролцож байгаа мөртлөө огт ойлгохгүй байсан. Энэ нь бас тэдний анхаарлыг нэлээд татсан байна. Гэрт нь 3 дээрэмчин орсон нь бол яах аргагүй үнэн. Яагаад гэвэл хажуу айлынх нь гадаа хаалганы камерт тэр 3 дээрэмчний бичлэг нь үлдсэн байсан. Гэхдээ тэр 3 бол дээрэм хийх гэж ороогүй. Ээж аавыг нь хөнөөх гэж орсон байна. Энэ сэдлийг бол Jennifer өөрөө гаргасан байна гэж цагдаа нар мөрдөгчд сэжиглж эхлээд байсан учраас 11 сарын 22-нд хамгийн сүүлийн удаа мэдүүлэг авах гэж байна гэд Jennifer-ийг дуудсан байгаа. Мөрдөгчд охиныг гол хэрэгтэн гэдгийг мэдсэн учраас хэрэгээ хүлээлгэхийн тулд байцаалтан дээр хэргийг тулгана гэсэн арга барилаар хандахаар шийдсэн. Хэргийг тулгаж хүлээлгэнэ гэдэг нь янз бүрийн сэтгэл зүйн дайралт хийх замаар явагддаг бөгөөд энэхүү байцаалтыг зүгээр ч нэг мөрдөгч аваагүй, харин тусгай биеийн хилэмж уншдаг тусдаа бэлтгэгдсэн хүн энэ байцаалтыг авахар болсон. Тэр хүн эхлээд мэдүүлэг авахдаа чиний хичээл сурлах чинь ямар байсан, дуртай зүйл чинь юу вэ?
Гих зэргээр нөхөрсгөөр яриа эхлүүлээд найз нөхдийн талаар асуухад Jennifer хэлэхдээ надад бол найз нөхдөж байхгүй. Манай ээж бол тийм юм зан чанартай. Одоо биднийг ингээд хүн мөнтэй уулзуулдаггүй, гадуур дотор гаргадаггүй гэх мэтчлэн гэр бүлийнхээ уур амьсгалын талаар ярьж хэлсэн. Үүнээс нь болоод мөрдөгч гэр бүлийн харилцаа нь бол охинд нэлийн хүндрэл үүсгдэг байсан юм байна гэдгийг олж анзаармагцаа. Би чамайг ойлгож байна. Ер нь эцэг эхчүүд хэтэрхий өндөр шаардлага тавьж үр хүүхдтэд тэрийгэ тулгана гэдэг бол маш буруу зүйл штэ гэх мэтээр ярьж Jennifer-ийн итгэлийг олж авсан байгаа. Охин ч нөгөө мөрдөгчөд дуудлаггүй жоохон дасаад хичээлдээ одоо дунд сурдаг байсан, сурлагынхаа дүнг ээж аваасаа нуудаг байсан. Тэгээ худлаа ярьдаг байсан. Ангаахын сургуульд сурч байгаа гэж аав ээжигээ хуурсан талаараа бас мөрдөгчөд хэлэхэд гэрт чинь 3 дээрэмчээ орж ирээд ээж аав чинь алчаад яагаад чамааг амьд үлдээсэн бэ? Энэ хэргийн ард чи Даниэлийг байгаа гэж бодож гинөө? Гэхэд охин Даниэл бол ёстой тийм юм хийхгүй, хизээч тийм юм хийхгүй. Тэгээд ч би Даниэлээс салчихсан гэж хэлээд ер нь бол Даниэлийг энэ хэрэгээс холдуулахыг оролдож байсан. Мөн өөрийгөө бас их хамгаалж байсан. Тэгээд өөрийнхөө талаар Даниэлийн талаар ярихгүй байсан учраас мөрдөгчөд арай өөр тактик хэрэглэж юу болсон талаар дахин асууж хэлдэг. За чи одоо энэ хэргийн талаар яг эхнээс нь дахин эхнээс нь эхлүүлж яриулаад байсан. Энэ нь бол хэрэгтнийг сулдах мөрдөгчийн арга юм байна. Jennifer тэртээдэргүй худлаа зүйлийг зохиогоод өөрөө ярьж байгаа учраас олон дахин асуух тусам үгэн зөрөөд хэрэгээ хүлээхэд ойртдог юм байна л да. За чи яг яасан? Хүмүүс одоо орж ирээд чамааг яасан? Чи өрөөндөө тэр үед яг юу хийжсэн? Тэгээд тэд нар чамааг яаж хүлсэн? Яг ямархуу байдлаар хүлсэн? Гэх мэтчлэнгээр одоо асууж байн асууж эхэлсэн. Тэгээд дахин асуугаад байсан чинь нөгөө дэгэн догоон дил суул ярьсан үгэндээ нөгөө охин чинь ороогдож бантаад та надаар эхнээс нь дахиж яриулах гэдэг юм уу? Би тэр хэргийг эхнээс нь ярих юм уу? Би энэ тухай надад ингээд дахин ярихад их хүнд байна гэд худлаа ойлгох гэж үзээд янз бүр болоод ангуут нь мөрдөгч үннээ хэлдэг. Би бол биеийн хилэмж уншдаг тусгай мөрдөгч байгаамаа. Чи надад үннээ хэлээгүй гэдгийг чинь би мэдэж байна. Гэхдээ би чамааг ойлгож байна. Аавын чинь хүүхдээ хүмүүжүүлэх арга барил нь маш буруу байсан юм байна. Чамааг дарамтлагдаг байсныг би ойлгож байна. Гэхдээ чи тэр дээрэмдэх гэж орж ирсэн хүмүүсийг өмөрөөд хамгаалаад байх шаардлага бол байхгүй. Чи надад зөвхөн үннийг хэлж. Хэрвээ чи надад итгээд үннийг хэлж чадвал би чамааг одоо буцаагаад хамгаалж чаднаа гэж хэлсэн. Ингээд 3 цаг гарan байцаасны эцэст охин байцаагчаас асуусан байгаа. Хэрвээ би үннийг хэлвэл надад юу тохиолдох вэ гэж асуусан. Тэгээд төд удалгүй Jennifer уйлаад тэд нар зөвхөн намайг л хөнөөх ёстой байсан юм. Гэхдээ байцаагч гайхаад юу гэсэн үг вэ? Яагаад чамайг хөнөөнө гэж асуухад үгүй би урд нь амиа орлох гэж оролдож байсан. Олон удаа оролцсон. Энэ удаа би өөрийгөө хөнөөлөхийг хүссэн. Тийм учраас би мэрэгжлийн алуурчин хөлслөөд ээж аавын маань хажууд зөвхөн намайг хөнөөчөд яв гэж би хэлсэн юм аа. Гэхдээ нүг байцаагч за чи бити худлаа яриад чи бол ээж аавыгаа хөнөөх гэсэн байна. Ямар ч хүн өөрийгөө хөнөөлөх гэж амиа хорлох гэж ийм их айхтар том төлөвлөгөө боловсруулдаггүй маа. Хүн хөлсөлж ийм үйлдэлийг хийлэгдэггүй юм аа. Амиа хорлох байсан бол зүгээр яваад л амиа хорлолчихно. Хизээч ийм үйлдэл хийхгүй. Тэгээд бас дээр нь ямар ч мэдрэл муутай тэнийг хөлсний алуурчин байлаа гэхэд хүнийг андуурч хөнөөхгүй. Чи өөрөө тэр хүнтэй холбоо бариад намайг ирээд хөнөө гэж байхад шал өөр хүнийг тэгтээ бүр 2-2 хүнийг хөнөөчөд явна гэдэг бол байх ёсгүй. Энэ бол чамаас энэ хэрэг бол ерөөсөө гарцаа байхгүй. Эртхэн чи хэрэгээ өвлөөж үннээ хэл гэсэн чинь Jennifer бол хэлэх үггүй болсон. Хэдийгээр Jennifer хэрэгээ бүгдийг хүлээгээгүй ч гэсэн байцаалт нь шүүх хуралд хангалттай баталгаа болох эд мөрийн баримт болж үлдсэн байна. Түүнээс авсан хэд хэдэн удаагийн байцаалтын бичлэг, байцаалтад хандаж байгаа хандлага, биеийн хилэмжээс нь гэмт хэрэгт хангалттай нотлох баримт гэж үзсэн учраас Jennifer-ийн эсрэг хэрэг үүсэх боломжтой гэд
Ингээд Jennifer-ийн эсрэг хүн амны хэрэг үүсгэсэн байна. Мөрдөн байцаалт 2014 оныг хүртэл үргэлжилсэн бөгөөд тэрхүү мөрдөн байцаалтын явцад цуглардсан баримтууд дундаас онцлог нэг баримт нь бол хэрэг гарах өдрийн гарах цагаас 6 цагийн өмнөөс эхлэн Daniel Jennifer хоёрын хоорондоо ярилцсан 116 ширхэг мессеж байсан бөгөөд тэрхүү мессежийн дунд энэ хэргийг яаж үйлдэх талаар детальчлан ярилцсан харилцан ярианы бичлэгүүд нь тодорхой гарч ирсэн. Jennifer байцаагчаас би үннээ хэлвэл надад юу тохиолдох вэ гэж маш тодорхой асуусан. Энэ асуулт нь бол түүнийг одоо би энэ хэргийг хийсэн гэж хэрэгээ шууд хүлээснээс бараг ялгаагүй асуулт байсан гэж үздэг. Ингээд 2014 оны 3 дугаар сард шүүх хурал нь эхэлж 2014 оны 12 дугаар сар хүртэл үргэлжлээд тэгээд 12 сард шүүх хурлын эцсийн хэлэлцүүлэг дээр Jennifer Pham болон түүнтэй хамтарч гэмт хэрэг үйлдсэн Daniel Wong, Lanford Cofer, Eric Corey болон David Naungnom нарт 1-р зэргийн хүн амны хэрэгт нь 25 жилийн дараа л давж заалдах боломжтойгоор бүх насаар нь хорих шийдвэрийг гаргасан байна. Одоо Jennifer Pham Онтарио дахь Grand Valley гэдэг эмэгтэйчүүдийн хорих газар ялаа эдэлж байгаа юм байна. Хэрэг мөрдөгдөх хугацаанд Jennifer-с авсан бүх мэдүүлгүүд видеонд бичигдсэн байдаг бөгөөд цагдаад анх дуудлага өгсөн дуудлагын аудионч мөн хавсрагдаад байж байдаг юм байна. Хамгийн анхны сэжиг нь 2 давхарт гаргаад миний гарыг хүлээд орхисон гэж хэлсэн мөртлөө удсанчгүй гараа суллаад утсаа аваад цагдаад дуудлага өгсөн явдал нь бол хамгийн сэжигтэй. Тэгэд цагдаа нар чи гараа яаж суллаад биднэрт дуудлага өгж байгаа юм бэ гэж асуухад Jennifer хэлэх тайлбар олдохгүй хэсэг төгдөрч байгаад би өмнөнийхөө карманд утсаа хийцэн байсан юм а гэж хэлдэг. Тэгснэ цагдаа сүүлд нь дахин мэдүүлэг авах үеэр чамаг яаж хүлсэн бэ? Чи утсаа яг хүлчихсэн багт нь яаж авсан бэ? Тэрийг биеэрээ үзүүлэхэд худлаа нотлогдсон. Хэрэг мөрдсөн мөрдөгч сүлд нь хэлэхдээ ямар ч хүн ээж аав нас барчхад байхад эхлээд ээж аавыгаа асууж тэднэртээ санаа зовж санаа тавьж яаж байна, ийж байна гэж асууж лавлах ёстой байтал. Тэгээ мөн цагдаа нарт би та нарт яаж туслах вэ? Одоо тэр хүмүүсийг яаж барих вэ гэх мэтчлэн санаа тавих ёстой байтал харин Jennifer тэр талаар ерөөсөө асуухгүй цагдаа нарын асуултанд ёс төдий хариулчаад зөвхөн өөрийнхөө тухай байн асуугаад байсан гэж хэлсэн байгаа. Ингэж одоо өөртөө илүү санаа зовоод байсан бас мөн цагдаагийнхны анхаарлыг их татсан байна. Цагдаа нар мөрдлөгийн явцад Jennifer-ийн тухай нэлээд олон хүмүүсээс байцаалт мэдүүлэг авсан бөгөөд тэр хүмүүсийн ерөнхийдөө ярьсан ярианууд нь бол ийм утгатай байгаа юм байна. Jennifer бол 22 настай боловч гэрээсээ ч гарч үзээгүй, гадуур хонож үзээгүй, найз нөхдөдөө болж үзээгүй, хүнтэй үерхэж үзээгүй, арх дарс жамсч үзээгүй, амралтаараа ганцаараа явж үзээгүй, дандаа л ээж автаагаа явж идэг гэж тэдгээр таних мэдэх хүмүүс нь хэлж баталсан байгаа. Тэрнээс гадна Jennifer-ийн эцэг эх нь Jennifer-ийн машиных нь явсан километрийг хүртэл хянаж тооцдог байсан зэргийг нь ярьсан байна. Энэ яриануудаас дүгнээд үзэхэд эцэг эх нь үр хүүхдээ хитрхи одоо дааж давшгүй сэтгэл зүйн дарамтанд оруулж эцэг эхээс хайрлахаас илүү эргээд одоо тэднийг жигшин зэвүүцэх үзэн ядах сэтгэлийг бий болгосон байж болцсохгүй. Байнгын хараа хяналт гэдэг бол хүүхдэд маш дарамттай байх нь мэдээж. Тэрнээс гадна хэдий одоо өөрийнх нь хүүхд ч гэсэн Jennifer бол 18 нас хүрээд нас биеинд хүрчихсэн хүн. Тийм учраас нас биеинд хүрсэн хүнд бол тодорхой хэмжээний хүндэтгэлтэй хандаж эрхчлөөг нь эдлүүлж явах ёстой байсан. Машиных нь явсан километрийг тооцно гэдэг бол тэр хүнийг бол амьдаар нь үгүйсгэж байгаагаас нэг хол ялгаа байхгүй. Ямар нэг хар тамхинд ч юм уу, архинд ч юм уу, ямар нэг юмд донтцсон хүнд одоо чи хаашаа өдрөө хаачаа дэрүү алуу хол явж өннөө худлаа яв гэд машиныхын километрийг харна гэсэн. Тэрнээс эв ирүүл савсаар бол нас бие төрсэн эмэгтэй хүнд тэгж хандна гэдэг бол энэ бол арай л мугуйд
муу буруу явдал гэж би бол бодож байна. Jennifer-ийн хувьд бол хүмүүстэй найзалж нөхөрлөж бусдтай хайр сэтгэлийн харилцаанд орж үзээгүй болохоор одоо ганц анх удаа ганц үерхэж үзсэн цорын ганц Даниэлийг бол өөрөөсөө алдахыг хүсээгүй байх. Ер нь бол ямар ч хүүхдэд өөрийн гэсэн боломжийг олгоод тэгээд түүнд бол сонголт гаргах, эргцүүлэл үүсгэх орон зайг нь бий болгож өгөх ёстой л доо эцэг ах эгч нар бол. Гэтэл одоо Jennifer-ийн хувьд бол хөөрхөн амтан ямар ч өөрийн гэсэн орон зай байхгүй, баг хой хүн гэдгээ баг мэдрэхгүй тэгж амьдэрсэн. Тэгээд тэрнээсээ болоод хүмүүстэй харилцдаггүй учраас харилцааны танин мэдгүй нь хөгжөөгүй. Хөгжих боломж нь ч одоо хаагдмал ягаад гэвэл өглөө яваад орой ирдэг гэхээр тэр хүнд одоо хүмүүстэй бусад хүмүүстэй харилцаж одоо туршлагаж танин мэдэж бусдыг танин мэдэж өөрийгөө бас бусдад таниулах боломжууд нь хаагдмал байсан юм болов уу гэж бодож байгаа. Энтэй ч уулзахгүй сургууль гэр дуулан гэр гэл ингээ яваадахаар тэр чинь найз нөхдөдөө хамт тоглож наадаж адаглал заал аваад амралтанд яваад янз бүрийн юм үтсэн бол одоо тэр хүн арай бас өөр төлөвшөлтөй болох байсан баг. Эцэг их нь хүүхдтэй одоо миний бүтээгээгүй, миний чадаагүйг тэр хүсэл мөрөөдлийг одоо миний үр хүүхэд гүйцээх ёстой гэдэг ийм хандлагаар хандаад баг одоо мөрөөдөл гүйцээдэг, мөрөөдөл биелүүлдэг, багаж тоног төхөөрөмж юм шиг болгож тэгж харьцсан. Хэрвээ одоо ээж аав нь хүүхдээ үр хүүхдийн ёсоор үзээд нэвийн амьдралаар амьдарч байсан бол одоо тэр хүн 20 наснда бол аль хэдийн хүнтэй үерхэд үзчихсэн. Тэрэнд бол тийм найз нөхөд байхгүй, эргэн тойрны үлгэр дуурайл байхгүй. Тийм болохоор Даниэлаас л салж болохгүй гэсэн одоо бодол тэрэнд байсан. Тэгээд Даниэлаас салахгүй байх мөн эцэг эхийнхээ насан туршийн энэ хараа хяналтаас яаж мултрах уу? Ер нь энэ хоёр юмнаас зэрэг мултрах цорын ганц арга зам нь ээж аавыгаа алах арга гэж харагдсан байна. Яагаад тэгэхээр Jennifer бол ер нь багасаа жоохон толгой муутай хүүхэд байсан нь харагдаж байгаа. Яаж ч хичээгээд ерөөсөө онд сайн сурч чаддгүй, дөнгөж үлгэн салган дунд сурдаг гэдэг чинь тэр хүүхдийн угаасаа тэр ой санамж уурах тархин тиймэрхүү хэмжээтэй л байна гэсэн үг байхгүй юу. Тэгээд тийм жоохон толгой муутай хүүхэд чинь буруу юм анханасаа тийм буруу хүнтэй нөхөрлөөд буруу одоо үлгэр жишээг толгоондоо авч буулгачихсан болохоор тэгээд одоо хонзонгоо ээж ааваасаа ийм хонзон аавна гэсэн тийм харгас бодол тарих толгойд нь орж ирсэн юм шиг байна. Арай өөр хүмүүс бол арай өөрөөр бодож болох байсан шүү дээ. Одоо жишээ нь Даниэлд хэлээд хоёлаа өөр газар очиж амьдрий гэд цутаагаад явчих болно, хилээд ч явж болно. За эсвэл би ерөөсөө ингээд Даниэлийг сонгоё гэд асууж байхад нь шууд би Даниэлийг сонгоё гэд сонгож бас болох байсан. Jennifer бол нэг бол одоо ээж аваасаа тийм нөгөө мөнхийн айцтай байгаад бүр тэр ингээд айцсандаа дасцсан. Тэгээ айцтай байгаагаа ч өөрөө мэдхэргүй болоод аваасаа одоо хол байна гэхээр яг ямар байдгийг мэдэхгүй төсөөлөхөөс ч айсан байх. Тэгээ нөгөө талаас одоо ээж аваасаа яг тухайн үед асууж байх үед нь хэлхээсээ бас айсан байж болох юм. Айгаад байгаа юм нь тодорхой биш мөртлөө яг тийм юмнаас айгаад байна гэд хэлж чадахгүй мөртлөө ингээд нэг битүү юм айц бүрхэд байдаг явдал бас байдаг. Jennifer-ийн ганцаардмал сэтгэл зүйтэй л холбоотой. Манад ч гэсэн одоо зарим эцэг эхчүүд ингээд үр хүүхдээ өөрийнхөө үргэлжил гэж ойлгож тэгж боддог. Ээжийнхаа чадаагүйг чадах ёстой, аавынхаа чадаагүйг чадах ёстой, бид нарын хийгээгүй хийх ёстой, биднээс илүү бодох ёстой, биднээс илүү сэтгэх ёстой гэж өөрийнхөө чадаагүй мөрөөдлийг хүүхдүүдээрээ биелүүлэх гээд байдаг. Миний амьдраагүй амьдралаар амьдрах ёстой. Миний сураагүй сургуульд сурах ёстой гэх мэтчлэнгээр хүүхдтэй маш их өндөр ийм шаардлагыг тавиад тэрэнд нь хүрэхгүй болохоор бухимддаг. Ийм тохиолдлууд бол одоо хүүхдийг бас иймэрхүү байдалд хүргэж болзошгүй юм байнамаа. Заавал ийм хүн амны хэрэг биш л дээ. Гэтэ ер нь бол амьдрал дээр хандах хандлаганд нь бол хүүхдэд маш тэр нь сэтгэл зүйн хувьд маш их дарамт шахалт болж өгнө. Энэ тухайд та бүхний маань бодол ямар байна? Та бүхэн өөрийнхөө бодол, санал, амьдралд тохиолдож байсан ойрын жишээгээ комент хэсэгт үлдээгээрэй. Анхаарал тавьж сонссон та бүхэндээ баярлалаа. Лайк, subscribe битгий мартаарай.